Монголын скаутууд 20 жил. (1991 онд олон улсын хөгжлийн найрамд лагерын 2 дугаар ээлжинд скаутын хөтөлбөрийг сонирхож байгаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнг, Дорнод аймгийн 39 хүүхэд нэг багшид скаутын зорилго, үйл ажиллагааны талаарх сургалтыг хөдөлгөөний санаачлагч 9 мөнх зохион байгуулжээ. Эдгээр 39 хүүхэд 2 багш 1991 оны 3 дугаар сарын 17-ны өдөр скаутын андгаа өргөснөөр Монгол улсад скаутын хөдөлгөөний үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. За анх скаутын хөдөлгөөн тэр үед иржсэн Комсомолын дэд сургууль сурч байх үедээ 1989 оноос эхэлж би судалгаа хийж Москваттай судалгаа хийжсэн үндсэн дээрээс энэ сургуулийг төгсөж ирээд энэ хөдөлгөөнийг Монголд байгуулъя гэдэг ийм санаачлаг гарч ирээд за тухайн үед найрамд лагерт миний одоо багш байсан хамгийн ойр дотны хүн байсан Болдотор багштай бид нар хамтарч энэ хөдөлгөөнийг Монгол байгуулъя гэдэг санаачлагаа гаргаад маш их олон одоо тухайн үедээ хүүхд залуучдын байгууллагад ажиллаж байсан байгаа хүмүүсүүдийг одоо танилцуулаад бид нэр үндсэндээ бол энэ байгууллагыг бол багаараа маш их олон залуучууд нийлж бол байгуулсан ийм сайхан хөдөлгөөн юм аа. За хэдийгээр энэ маань олон улсын хүүхд залуучдын байгууллагч гэсэндээ Монголдоо бол бид нэр цэвэр яг Монгол өөрийн гэсэн үндэслэгчд маань бол бид нэр өөрсдийн санаачлагаараа бол энэ байгууллагыг байгуулснараа бол онцлог гэж бодож байгаа юм аа. Скаут нь скаутын нэр төрийг хамгаална. Монголын скаутууд 20 жил. (1992 онд Монголын скаутын холбоо байгуулагдж байгаа тэр үед хүүхэд төсвөрийн ихний өөрсдийн санаачлагыг маш олон байгууллагууд бий болж ирсэн. Энэ үднээс хоорондоо ярилцаад хүүхдийн чуулганыг зохион байгуулъя. Хүүхэдтэй өсвөрийн ихний ер нь юу бодож санаж байна? Ямар хүүхдийн байгууллага хөдөлгөөнийг хүсэж мөрөөж байна гэдэг талаар ярилцахаар олон улсын хүүхдийн найрамдлууд 7 сарын ихээр бол чуулган зохион байгуулахаар тавуулсан. За энэ чуулганд Монголын скаутын холбоог төлөөлж 40 хүүхэд 9 мөнх багштайгаа зөв оролцсон. За энэ үеэр нь бид нэр бас Монголын скаутууд ер нь юу хийж байна, ямар ч үйл ажиллагаа явуулдаг гэдгийг бас сурчлах зорилгоор анхны майхан цусланг бол 5 хоногийн хугацаанд зохион байгуулж түүнд 76 багш хүүхдүүд оролцсон. За ингээд найрамдлын ойролцоо байрлал дугуй цагаан гэдэг өндөрлөг дээр бид нар үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ үйл ажиллагааг бол шүүлийн дуунаар бүх хүүхд багчууд одоо цугулдаг, өөрсдөө хоолндоо хийж иддэг, мөн өөрсдийнхөө үйл ажиллагаа зохион байгуулдаг. За бидний нэрлэгддэг Монголын скаутуудын нэг онцлог болсон шалгууруудыг бол өгч эхэлж байсан. За тэр үед бол 6 дугаар ангийн 2 охин 40 литрийн бетонтой усыг одод тотхноос усаа аваад дээшээгээ дугуй цагаан хүртэл бол нэлээд өндөрлөг газар бол хөргөж өчсөн бас сонирхолтой түүх байдаг. Скаут нь үнэн ч шударга байна. Монголын скаутууд 20 жил. Скаутын хөдөлгөөний хамгийн гол асуудал бол скаутын хөдөлгөөнд нэгдэн орсон хүүхэд залуучуудтай ажиллах, насан туршидыг бэлтгэх, түүнийг сурах асуудал бол хамгийн чухал ажил байдаг. Ийм учраас Монголын скаутын холбоо Аз намхлан бүсийн давчуудтай хамтраад Филиппин, Тайван, Гонконгийн скаутын сурагч багш нартай 1993 онд анхны бүлгийн удирдагч нарыг бэлтгэх сургалтыг олон улсын хүүхдийн амралтын найрамдал төвд зохион байгуулсан. За үүнээс хойш өнөөдрийн хүртэл Монголын скаутын холбооны хэмжээнд 100 гаруй ийм сургалтуудыг бүсчилж, орон нутагт үндэсний хэмжээнд зохион байгуулж энэ сургалтаар одоогийн байдлаар багцаагаар 7-8 мянга одоо насан туршид одоо энэ сургалтанд хамрагдаад байна. Ийм учраас өнөөдөр одоо Монголын скаутын холбооны 20 жилийн тохиолдуулаад энэ сургалтуудад сууж скаутын он дарга зүйн мэдлэгээр одоо мэрэгсэн бөгөөд хүүхд залуучуудтай ажиллаж байгаа багш нартай бол энэ ар тохиолдуулан баярын мэнд хүргэе. За эдгээр бол одоо өнөөдөр өөрийнхөө үндсэн ажлынхаа хажуугаар хамгийн гол онцлог бол сайн дураараа хүүхд залуучуудтай ажиллаж байгаа гэдэг утгаараа бол их чухал юм. Нөгөө талаар одоо Монголын скаутын холбооны хэмжээнд өөрийн гэсэн сургалтын багтаа болж энэ сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж болсон нь одоо бас манай өнөөдрийн
20 жилд орсны бас нэг олд бахаа гэж ингэж бодож байна. Скаут нь элдэг найрсаг байна. Монголын скаутууд 20 жил. За 1994 онд би 7 дугаар ангийн хүүхэд байхдаа анх скаут хүүхдүүдийн өмсөн 4 дахь хугацааг нь хараад бол маш ихээр сонирхож скаут хөдөлгөөнд нэгдсэн. За ингээд тун хөдөлгөөн 1 жилийн дараа буюу 1995 онд Монголын скаутын холбооноос бол бүсийн анх дугаар цугларалтуудыг л зохион байгуулсан байдаг. За энэхүү бүсүүд хуваагдсан баруун бүс, төвийн бүс, зүүн бүс, төмөр замын дагуух бүс гэсэн одоо эдгээр 4 бүс хуваагдсан байгаа. За Баянгор аймагт бол төвийн бүсийн цугларалт бол зохион байгуулагдсан. За ингээд Баянгор аймгийн энэ цугларалтыг зохион байгуулахаар Улаанбаатар хотоос 2 залуухан багш ирсэн нь манай Анжигай буюу Ариун Чулуун, Адиа бол багш нар байсан юм аа. За энэ бүсийн анх дугаар цугларалтанд Баянгор аймгийн 39 скаут 6 багш бол оролцсон байдаг. За ингээд энэ цугларалтын бүхий л үйл ажиллагаа, нээлт, хаалт бид нэр одоо шалгуур өгж ирсэн зүйлстэй тэр шөнийн дай ингээд энэ бүх үйл ажиллагаанууд нь бол миний сэтгэлд одоо хүртэл одоо маш тод томрунаар дурсамжуулж үлдсэн байдаг. За энэ цугларалтанд оролтноор би бол одоо тууштай скаут байж одоо хүртэл одоо скаутын хөдөлгөөнд өөрийнхөө цаг зав энэ бүх зүйлөө зориулахад бол энэ анхны бүсийн цугларалтууд бол цугларалт одоо маш чухал хөшөөрөг болсон гэж би үздэг. Скаут нь аригч хямгч байна. Монголын скаутууд 20 жил. Монголын скаутын анх дугаар жамбри 1996 оны 8 дугаар сарын 1-ээс 9-ний хооронд олон улсын хүүхдийн найрамдал төвд анх удаа зохион байгуулагдсан юм аа. За энэ жамбрид 21 аймаг Улаанбаатар хотын нийт 663 скаут, 134 кап скаут, гадаадын 10 орны 55 төлөөлөгч, зохион байгуулагч 300 гаруй бүлгийн удирдагч нийт 1200 гаруй хүн оролцсон ийм томоохон арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээ бол одоо хамгийн олон төлөөлөгч оролцсоноор мөн анхны майханд цусан хэлбэрээр зохион байгуулснараа Монголын скаутын төдийгүй хүүхдийн байгууллагын түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг юм аа. Энэ жамбрийн нэг онцлог бол Монголын анхны ерөнхийлөгч Панцламагийн Очир Батгай энэ жамбрийн нээлтэнд оролцож үг хэлсэн явдал бол нэгэн түүхэн онцлог байдаг. За энэ жамбрийг зохион байгуулснаас хойш идэвхтэй 4 дэх жамбрийг манай скаутууд зохион байгуулдаг юмаа. Анхны жамбрийг зохион байгуулахад миний бие тэр анхныхаа скаутын жамбрийн дуу гэдгийг анх хийсэн. За ингээд энэ жамбрийн дууны үгийг миний бие бичиж хөгжмийн зохиолч Пүрүд Оржин маань ай хийснээр энэ анхны жамбрийн дуу ангадугаар жамбрийдээ ихшгэлсэн юм аа. Скаутын байгаль хангамтны нөхөр байна. Монголын скаутууд 20 жил. А 1999 онд олон улсын найрамдал төвлөр Аз нохонлон бүсийн 11 Монголын анх дугаар оройр зохион байгуулагдчихлаа. За энэ үед бол би Багнуур дүүргээс оролцож байсан. За оролцогчтой гэх юм бол бид нэр урд нь дандаа скаутын хүүхдийн цугларалтанд оролцож байгаа. Анхаж одоо яг залуучууд зориулсан үйл ажиллагаанд бол оролцож байсан. Тухайн үед бол оройр мод дээр зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаа бол сонин цодон одоо эргээд сонголтод бүгдээ дурсамжтай бол сайхан үйл ажиллагаанд зохион байгуулж байсан. За үүнээс хойш ройрын салбар бол байгуулагдаж ройрын салбар тусгай хөтөлбөртэй болсон. Болорцлон дээр 2003 онд Үндэсний 2 дугаар ойрмод, 2007 онд 3 дугаар ойрмод тус зохион байгуулагдчихсан. За энэ жил скаут хөтөлбөрөөсний 20 жилийн болж байгаа. Мөн 4 дугаар ойрмод зохион байгуулагдана. Скаут нь бүхний найз нөхөр байж тэдэнд байнга туслана. Монголын скаутууд 20 жил. За одоо Монголын скаутын холбооны бас нэгэн том хөтөлбөр бол яах аргагүй нийгмийн хөгжлийн отгох хөтөлбөр байгаа. Нийгмийн хөгжлийн отгох хөтөлбөрийг бол анх одоо дэлхийн скаутын хөтөлбөрийн байгууллагаас жамбри дээр туршиж үзчихсэн бол одоо Монголд анх удаа бид нар 1996 оны жамбри дээр бас нийгмийн хөгжлийн отгох гэдэг
хөтөлбөрийг анх туршиж ажиллаж байсан. За ингээд энэхүү хөтөлбөр бол үнэхээр монголчуудад таарсан их аятайхан хөтөлбөр юм аа. Бас хүмүүст нэг дор мэдлэг өгөх энэ хөдөлгөөн тийм сурталчилгааны баг ажиллах нь бол их зүйтэй юм гээд анхны одоо хөдөлгөөнт багийг бол 1998 онд 13 аймгийг тойрж явахаар ингэж зохион байгуулж ирсэн. За энэхүү багийг бол манай Оюума манай тухайн үед Монголын скаутын холбооны дэд өдөртөгч байсан Оюума толгойлон за ингээд манай залуучууд маань ингээд цугтаа 13 аймгийг тойрч нийгэмд одоо яг толгомдоод байгаа тодорхой асуудлуудыг хүндсэн энэ асуудлаас хэрхэн гарах арга замыг заасан энэ асуудлаас учраад байгаа хор уршигын хүмүүст таниулах юм хөдөлгөөн сурталчилгааны багийг зохион байгуулж байсан. Энэхүү нийгмийн хөгжлийн хотхон гэдэг хөтөлбөр маань бол анхны энэ явалт бол үнэхээр залуучуудын бас эр зориг ахвалцсан багс орсон юм сонирхолтой ажил байсан бол дараагийнхт нь бол гадаадын бусад скаутын байгууллагуудтай хамтран Монгол улс даяар бол маш олон удаа нийгмийн хөгжлийн хотхон аян зохион байгуулагдсан. Скаут нь ахмадаа хүндэлж тэдний сургаалыг байнга биелүүлнэ. Монголын скаутууд 20 жил. За Улаанбаатар хотын анхны цугларалт 1994 онд хандгат хүүхдийн төслийн түшгэлж зохион байгуулагдж байлаа. Тэр төслийн цугларалтанд бол нийтдээ 400 гаруй хүүхэд оролцсон бөгөөд 4 хотод хуваагдсан үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ цаг үеэс эхлээд бол ерөөсөө жил болгон уламжлал болгон Улаанбаатарын цугларалтууд болж ирсэн. Цугларалт болгон өөр ингэсэн онцлогтой өөр ингэсэн оролцогчтой байсан. Энэ олон цугларалтуудын дотроос хамгийн их онцлж явал 2006 онд болсон хар усан тухайн цугларалт байна. Энэ цугларалтанд бас нийтдээ бас 430 оролцогчид оролцсноос дайны болон Германы скаутууд 40 скаут оролцож байсан. Яг энэ цугларалтын үед бол маш их бороо орж туулгол маань их үерлээд бид нар буцах гэсэн зам богдоод бүх 400 гаруй хүүхдээ уулын жим замаар явуулж хүүхдүүдэд гаргаж ирсэн. Тэгэхээр энэ цугларалт энэ Улаанбаатар хотын цугларалт бол ерөөсөө скаутын гишүүдийн ур чадварыг шалгах, мөнгөлийн туршид үдсэн зүйлийг нь мэдлэгийг нь дадал чадвар болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг чөлөө цагийн томоохон майхан цугларалтууд юм аа. Скаут нь бодол санаа, үг хэл, ажил үсээрээ цэвэр ариун байна. Монголын скаутууд 20 жил. Сайн байцгаана уу? Та бүхэндээ скаутын холбоо үүсгэн байгуулагдсны 20 жилийн маань баярын мэндийг хүргье. 1990-ад оноос ялангуяа 98 оноос бид нар 7-оос 12 насны хүүхдүүдэд зориулсан тэднэрт нас бие сэтгүүн онцлогтод тохируулсан тусгай хөтөлбөр байдгийг олж мэдсэн. Тэгээд тэр хөтөлбөрийг болдоо агш маань боловсруулад кабын тусгай хөтөлбөртэй чон буг кабын зэрэглэлийн тэмдэгтэй болоод скаут 1998 оны 6 дугаар сард Янзах цуснд анхны кабын цугларалтыг 150 хүүхэдтэй 13 багштайгаар зохион байгуулж ирсэн юм аа. Энэ кабын цугларалтанд зохион байгуулахад Болдбаатар багш манай кабын анхны хөтөлбөрийг боловсруулах сургалтыг зохион байгуулсан Боб багш маань анхны кабын багш нарыг бэлтгэн гаргаж анхны багш нар Дэлгэрмаа, Оюун Бэлэг, Ундармаа, Баярмаа багш нар бол анхны кабын багш нар болоод тэгээ кабын цуглартыг бид нар бол хамт зохион байгуулж ирсэн. Тэгээ энэ цуглартад маань олон хүүхдүүд орсон. Бид нар анх кабын хүүхдүүд маань тусгай өөрснөө 7-оос 12 насны хүүхдүүд нэг салаа болоод тэгээ өөрснөө бие дагаад юмаа хийгээд анхны яг кабын зэрэглэлийн тэмдэгээ өөрснөө аваад чун буг кабынхаа тэмдгийг аваад өөрснийхөө шүрийг зүгээд явхад бол биднэрт ч гэсэн анх удаа зохион байгуулахад нэлээд хэцүү байсан ч гэсэн цугларт зохион байгуулсны дараагаар бол их гоё байсан. Хүүхдүүд маань бүх юмыг бие дааж хийж өөрснийхөө нас бие сэтгүү тохирсон тусгай програмаар хичээлүүдэд өөрснөө бие дааж хөгжилдөж 7 хоног ая тухтай өнгөрөөсөн юм аа. Скаут нь ямар ч үе сэтгэл өдрөг байж тохиолдсон бэрхшээлийг даван туулах чадвартай байна. Монголын скаутууд 20 жил. За ингээд анх 2007 онд манай Ровер салбарын дарга байсан оргил анх санаачлаад Ровер скаутууд ер нь өвлийн цугларал
хийдэг болъё гэсэн санааг анх гаргаад тэгээ бид нар нэг 20 хэдэн залуучууд богдуулын хөрөл тоглолтын яамд байрлах одоо орон судлалын төв буюу Тэмээ хаадны тийшээ 2 хоногийн майхан туслангаа анх хийжсэн. Тэгээд winter camp гэж нэрлэе. Тэгээд тэр үед яг 2007 оны 1 сарын 26-наас 1 сарын 28-ны өдрийг хүртэл яг 2 хоногийн тийм майхан туслан хийсэн. Тэгээд очиход яг эд нөгөө 3 хэсэг хэлсэн байсан болохоор ерөнхийдөө нэг гадуур нэг хасах 35 градус орчим хүйтэнтэй. Тэгээд бид өөрсдөө болохоор яг анх тэр талаар ер нь төсөөлөл нэтэр байдаг байсан болохоор нөгөө зуны майхан, зуны мишок тэгээд ер нь зуны скаутын цуглалтад хэрэгэлдэг юмнуудаа л ер нь авч явж ирсэн. Тэгээд очиод ямар ч гэсэн эхний хоногийг бол нэлээд тэгж даарж зутарж ер нь өнгөрүүлээ. Тэгээд ер нь цаашдаа хүмүүс ер нь бодсон байх л та. Тэгээд цаашдаа ер нь өвлийн цуглалтанд явахаар бол өвлийн одоо хэрэглэн тохирсон тиймэрхүү зүйлүүд бас базаажээ. Тэгээд тэрнээс хойш одоо энэ жил 5 дахь удаага winter camp-ийг Rovers салбараар зохион байгууллаа. Тэгээд анхны winter camp-д 3 охин явжсэн бол энэ жилийн winter camp-д ер нь оролцогчдын талан шахуу бас манай эмэгтэй Rovers болж бүрдсэн байгаа. Тэгээд winter camp-ын ер нь манай Rovers scout-уудын бас төсвөр хатуужлыг шалгасан. Тэгээд scout-ууд мэдээж хүнд хэцүү үед бас нэгдэж нөхөрлөх нь илүү амар байдаг учраас тэгээд яг энэ өвлийн кампаар бас нэг бодлыг бас бидний маш том тийм брэнд арга хэмжээ болж чадсан юм аа гэж хэлмээр байна. 2008 онд анхны венчурийн цугларалд олон улсын найрамдах төв дээр болсон. Энд 10 гаруй аймаг орон нутгаас 200 гаруй скаутууд ирж цугларт зохион байгуулсан байгаа. За энэ наснд маань 15-аас 18 насны охид хөвгүүд хамрагддаг. Монголын скаутын холбоо маань 3 насны ангилалтай байсан бол 2008 оноос дахиад 1 насны ангилал нэмэгдэж венчурийн салбар гэж нэмэгдсэн байгаа. Одоо венчурийн салбар маань өөрийн гэсэн хөтөлбөртэй үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байна. Тэгээ венчурийн салбарыг хүчээ авч маш олон Rovers насны оюутан залуучуудыг бэлтгэж гаргасан салбар байгаа. За Монголын скаутын холбооны гадаад харилцааны тухайд энэ миний хамгийн сонирхолтой зүйлийн нэг хэсэг байсан юм. Магадгүй энэ миний скаутын холбоонд нэгдэж орох шалтгаан байсан ч гэж магадгүй. Миний мэдхийн 1991 онд скаутын хөдөлгөөн дөнгөж байгуулагдаад 1 жил болж байхад манай хамгийн анхныхаа төлөөлөгчдийг Солонгос улсад болсон дэлхийн скаутын жембрид оролцуулахаар явуулж байсан. Тэрнээс хойш 92, 93, 94 онд жил дараалан бид нар Япон, Филиппин, мөн бусад орны Германы скаутын үйл ажиллагаануудтай хамтарч оролцож байсан. Тэр үед миний хамгийн их сайн дурсан сандаг цаг мөчн маань 1994 онд Америкийн 2 скаутын гишүүн ирж манай сургалтын үйл ажиллагаанд тусалж байсан. Тэр цаг мөч их дурсан санагддаг. Тэрнээс хойш Аз нахын 7 орны бүсээс гадна өнөөдөр манай Монголын скаутын холбооны маань дэлхийн бүх төвд маш олон улс оронд очиж үйл ажиллагаанд оролцсон байна л та. Жишээлбэл Хавсан, Африкийн Кения, Танзани усаас ахуулаад Австрали, Европын холбооны маш олон улсууд, Азийн олон Япон, Солонгос зэрэг улсуудад мөн Америк ч гэсэн үйл ажиллагаа явуулж хамтран оролцож үйл ажиллагаа явуулж ирлээ. Тэгээд өнөөдөр дэлхийн скаутын байгууллага гэдэг энэ утга чанараараа энэ өнөөдөр бидний хоорондоо танилцж солилцож хамтран хөгжих нь боломжийг олгож байдаг юм аа. Тэгээд та бүхэнд скаутын хөдөлгөөний 20 жилийн ам баярын мэдээг хүргэж байна. Монголын скаут төрх 20 жил. За Монголын скаутын холбоо 2013 он хүртэлх стратеги төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. За одоогийн байдлаар бол 9000 орчим скаут хүүхэд очоод за 3000 орчим насны хүрэгчдийн өдөртөгч багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За 2011 онд бол 200 орчим мянган хүүхэд багш скаутын хөдөлгөөнийг сурталчлах чиглэлээр зорилго тавин ажиллаж байгаа. За мэдээж бол байгууллагын чадвар санхүү аж ахуйн хувьд бол өндөр байх нь санхүү аж ахуйн чадвар өндөр байх нь бол хүүхэд багчуудад скаутын хөдөлгөөнийг сурталчлахад бол гол чухал нөлөөтэй. За энэ ч үднээс 2009 онд 50 хүнд сургалт явуулах скаутын хөгжлийн төвийг шинээр байгууллаа. За 2010 онд 1000 хүн хүлээн авах боломжтой скаут цуслан бол байгуулсан. За мөн шинээр бол штаб, шинээр офистай боллоо. За ингээд энэ бүх үйл ажиллагааг бол Монголын скаут холбооны үндэсний төв штаб буюу
санхүү хангамж хариуцсан ажилтнууд за төсөл хөтөлбөрийн багийнхан мөн скаут хөтөлбөрийн багийнхан ажиллаж байна. Ингээд та бүхэндээ 20 жилийн баярын мэндийг хүргэе. За тэртээ 20 жил одоо өнгөрчөөд байна. Эргээд ингээд үе бодож байхад бол бид нар яг тэр үедээ бол маш сайхан цэл залуухан наснда ирч хүчтэй одоо уулыг нурааж одоо ямиг бүтээл гэсэн юм залуучууд байсан. Тэр утгаараа ч гэсэн энэ байгууллагыг одоо улс их орны эдийн засгийн байдал хүмүүсийн амьдрал маш хэцүү байсан үед бол энэ байгууллагыг хөл дээрээ зогсоож байсан тэр сайхан залуучуудаа мөр зэрэгцэж ажиллаж исэн олон сайхан багш нартаа нийгмийн ажилтнуудаа өөрийнхөө одоо найзуудтай гэр бүлийнхээ улсуудтай би та бүхэнд 20 жилийн он баярын мэндийг хүргье. 1990-ад оны эхэнд Монгол оронд ялсан гарсан хувьсгалын зулай гიშгэж мэндэлсэн скаутын хөдөлгөөний түүхт 20 жилийн ойг тохиолдуулан нийт скаутууд, скаутын ахмад ажилтнуудад чин сэтгэлийн халуун баяр өргөн мэдчилж байна. Скаут хүүхд багчууд болон скаутын удирдагч нар скаутын хөдөлгөөнийг дэмжиж тусалж байдаг бүх хүмүүст Монголд скаутын хөдөлгөөн үүссний 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дэлхийн сайн сайн хүүхд залуучуудын нэр хүндтэй хөдөлгөөн болох скаутын хөдөлгөөн Монгол улсад үүсгэн байгуулагдсны 20 жилийн ой мэндчлэгийг нийт залуучууд болон скаутууд тэдний гэр бүлийнхэнд хүргэж аваадаа баяртай байна. Мөн өнөхөө скаутын хөдөлгөөнийг эх орондоо үүсгэн байгуулсан анхдагч нартаа баярын мэнд хүргэе. Энэхүү өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэртэй хамтран ажилласан нийт байгууллага иргэдтэй баярын мэнд хүргэж талархснаа илэрхийлж байна. Монголын скаутын хөдөлгөөн үүсгэн байгуулагдсны 20 жилийн ой мэндийг хүргье. Өнөөдөр бид Монголын 21 аймаг нийслэлийн 9 дөрвөлт салбар холбоотой 9000 гаруй гишүүнтэй 2000 гаруй насны турагчидтэй скаутын үндсэн зорилго үйл ажиллагааг дэмжин тусалдаг 100,000 гаруй хол давсан дэмжигчтэйгээр үндэсний хэмжээнд бүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд залуучуудын томоохон байгууллага болж чаджээ.